технологи, дээрээс нь шинэ бүтээгдэхүүн танилцуулсан гэвэл олд амжилтынхаа талаар ярилцвал. За юу байгаа? Ерөнхийдөө бол нөгөө Франц багет гэж хэлсэн шүү дээ. Тийм Франц багет гэж яриад байгаа л хүмүүс болоод нөгөө нэг гунхт гонцгой байвал одоо багет гэдгээр төсөөлөд байдаг. За яг энэ дээр болох юм бол ер нь бол Монголд анхдагч Францын одоо шугамыг оруулж ирснээр онцлог шугамар нь яг Франц технологиор нь багет хийж байгаа гэдэг бол их онцлогтой байж байгаа. За мэдээж юун дээр одоо Vanguard-ийн фирмийн босголтын шкаф гэж байдгийн. За босголтын шкафнда бид нар болохоор ер нь бол ердийн далахын ердийн нөхцөлд бол одоо 35 градустай. За нэг 70-80% чиглэлтэй орчинд бол эсэлт явуулдаг байхад за энэ технологи маань болохоор онцлог нь болохоор 2-4 градуст 24 цагийн турш эсэлт явуулдаг хүүтэй орчинд эсэлт явуулдагаараа онцлогтой байж байгаа. За ингэж эсэлт тэгж 24 цагийн турш хүүтэй орчинд явуулснараа за багетийн маань доторх одоо тийм нөгөө нүгжилт, сэргжилт, за гаднах саржилсан байдлууд нь бол амт чанарт нь илүү яг Франц технологи гэдгээрээ бусад одоо багетуудаас онцлогтой байж байгаа. За Бродинагийн бас далах Оросын нэртэй зэн далахуудыг бас үйлдвэрлэлтэд оруулаад одоо хэрэглэгчтэй бэлэг барьсан байж байгаа. Гол нь болохоор ер нь бол мэдээж өдөр тутмын хэрэглээгээ далах юунаас гадна за Францад нь ч юм уу Оросд нь очиод манай одоо хэрэглэгчид очиод амсаж үзэж чадахгүй бас ямар бүтээгдэхүүнүүд байна те тэрийг нөгөө хэрэглэгчтэй авчирж одоо бусад орнуудын соёлыг бид нар бас нөгөө Монголдо түгээж ийн те хүмүүст мэдрүүлж ийн гэдгээрээ бас айгу онцлогтой байж байгаа. За сая болохоор яг шинэ техник технологи оруулж ирээд шинэ түүхий мэдээж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн шүү дээ. Тэрийг болохоор яг сюрприз юугаараа за мэдээж гинтийн одоо мэдээж хүний иддэг түүхий юу юм чинь айхтар бол одоо нөгөө бүр юу гараад ирнэ гэж байхгүй мэдээж техник технологи нь шинж одоо сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх бүр ингээд хэрэгжилт төсөл мөсөл дээр ажилласан байж байгаа. Нэмж хэлэхэд яг энэ онд бидний бас нэг гол юу байсан юм гэхээр хүнсний 3 цагаан хор гэж ярьдаг тий. Давс, цаахар, тос гэдээ ярьдаг тий. Энэ гурыг бол бид нар яг нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон мянганы сорилтын сантай хамтраад бүх бүтээгдэхүүнүүд дунджаар 11%-аар бууруулсан. Бууруулан. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг давс, сахарын тосноос шалтгаалаад одоо халдварт бус өвчнгүүд гэдэг ялангуяа одоо сүүлийн үед хүмүүсийн зүрх судасны өвчин гэж ярьдаг шин. Даралт хэсэгч гэдэг юм харуулт гэдэг. Энэтэй холбоотой өвчлөл бол ерөөсөө хүнсний 3 цагаан хор бас айгүй нөлөөлөлт. Тэгэхээр энийг бас бид нар ч нэг талхан төрлийн бүтээгдэхүүнээр зах зээлийн 70 орчим хувийг тангаар бас хангаж байгаа. Тэгэхээр энэ хүнсээр нь дамжуулаад тэр хүмүүсийн эрүүл мэндэд бас анхаарах үүднээс бас энэ байгууллагуудтай хамтраад бас хүмүүстэй энэ жил энэ үл яг үе шат нь бол 15 оноос эхэлсэн. За энэ жил болохоор яг нэг туршилтын хугацаа бүх юм боттогдоод эцсийн байдлаар ингээд цэглэгдсэн байна. А нөгөө нэг юм бас нэг транс тос гэдэг транс тос гэдэг маш ихээр ярих болсон. За эрүүл мэндийн сайд асан тий амар санаа ярих болсон. Тэгээд би яг нэг ярилцлагын бас яг нэг телевиз ярилцлага хийж байсан. За талхчгэр компани бол транс тосноос татгалцсан гэдэг өөрөө ингээд тайлбарлаж байсан. Тэгээд тэрийг маш их саашаалтайгаар хүлээж авч байсан. Тий амар санаагаатай бид бас 2015 оны сүүлчээр бас уулзаад үйлдвэр дээрээ авчираад бид нар одоо ийм байна, тийм байна гэсэн одоо бүх үйлдвэрээ танилцуулаад бид тантай хамтарч ажиллаад одоо таны яриад байгаа энэ хөндөж авчирчсан энэ сэдвийг энэ транспортын өрөөнд бид нар өөрсдөө эрүүл хүнс таны сонголт гэдэг уран дээр явдаг учраас одоо мэдээж нөгөө нэг өвчлөл нөгөө хүнсэндэх бүх юу ч юм одоо хилж ирдэг хийж ирдэг гэдэг шинж жил ирэх тусам одоо бүр одоо ханиад хүртэл янз бүрийн ханиад гарч ирээд байна шүү дээ тий. Тэрэн шиг ялгаагүй юм юмнууд гарч ирээд байдаг. Тэгэхээр яг амар санаагыг дуудаж ирээд бид нар хамтарч ажиллаад бас үр дүнд хүргээд энэ ондоо бүх нөгөө бүтээгдэхүүн транс туснуудыг бол халсан. Тэгээд энийгээ бас амар санаагаа бас Facebook дээр бас тавьсан байлээ. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг эрүүл хүнс гэдэг бол хамгийн чухал те. Тэгээд тэр чинь бол бас нийгэм өмнө хүлээж байгаа хариуцлага олон хэрэглэгчдэд одоо бүтээгдэхүүнийг борлуулахаас илүүтэйгээр эхлээд яг сайн бүтээгдэхүүн, чанартай бүтээгдэхүүн, эрүүл ахуйг хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэдэг бол хамгийн түрүүний зорилго байна шүү дээ те. Гайхалтай байна. За ер нь бол бас түрүүн та нөгөө технологи гэдэг ярьлаа. Одоо нэг гаднах хэлбэрийг бол байлгаж болно л да. Багет гэдэг тэнгүүд энэ гонцгой байдаг юм уу. Тэнгүүд яг тэр чинь нөгөө нэг гаднах шаржгансан, доторх тэр талхны сэрэгжил
Тэгээд одоо технологийн дагуу хийснээр яг тэр бүтээгдэхүүн амт нь гардаг шүү дээ. Тэгэхээр бол яг нөгөө нэг Франц технологиор хийж яах гэдэг бол одоо Францд байгаа тэр багетыг идлэхэд энд Монголд ирээд идэхэд бол яг л тэр амт хандлах нь гэсэн үг шүү дээ. Яг тэр технологиор хийж болж байгаа тийм үү? Тийм. Дээрээс нөгөө нэг одоо энэ нөгөө нэг хүний гар оролцоо одоо ерөөхдөө жоох ингээд баг болж байгаа нөгөө нэг шинэ технологиудыг нэвтрүүлээд автоматчаад ирэнгүүт тэгээд ирэнгүүт илүү одоо эрүүл ахуй талаасаа бас илүү найдвартай болж байна гэж ойлгож болох уу? Тэгж болно. Угаасаа хүний мэдээж нөгөө хүнсний үйлдвэр чинь эрүүл одоо хүмүүс ажиллах хэрэгтэй. Тэгээд сая түрүү хэлсэн нөгөө жилд 2 удаа үзлэгт оруулдаг. Ер нь бол дандаа нөгөө мэрэгжлийн ажилтгууд хүнсний чиглэлийн чадварлаг ажилчингууд байдаг болохоор юу эрүүл хүмүүс угаасаа ажиллах нь ойлгомжтой. Тэрийгээ дагаад мэдээж нөгөө бүтээгдэхүүн битүүмжлэл бүтээгдэхүүний эрүүл одоо тийм нөгөө юмд бол нөлөөлнө. Угаасаа техник технологи оруулж ин сав баглаа бодлоос гэсүүлэл за мэдээж савлгааны цэг бол маш юу байх хэвээр өндөр түвшинд байх хэвээр гэдгээрээ за энэ дээрээ болохоор түрүүний нөгөө далдуудос гээд хэлсэн дээрээ нэмээд хэлэхэд бол бас нөгөө кандол гээд юуны Италийн бас чанарын шугам оруулж ирсэн шүү дээ. Бид нар 2014 онд оруулаад за тэрэн дээрээ болохоор ер нь бол далдуу болон ургамлын тусуудыг бид нар төлөхөөр хэрэгжилж байгаа. Трансшир гэхээр маргарин биш шүү дээ. За маргарина халаад тэрнийхээ оронд бол мэдээж далдуу ургамлын тус за тэгээд байгаль одоо ургамлын гаралтай туснуудыг хэрэгжилж байгаа. За тэгээд дос шүүх технологи гэдгээрээ бас айгүй онцлогтой шугам байж байгаа. За гэртээ бид нар одоо тоон дээрээ борцог чанах юм бол одоо манай нөгөө нэг дэвтэр үеийн технологиг л уламжлалт технологиг л шинэ техник технологи тогслуулсан байж байгаа шүү дээ. Борцог чанахад бол тосон дээрээ хөвдөг байхад одоо битүү юунд чанлагын тогоон дотор 2 сетийн дундуур тосон дотор чанагддаг байж байгаа. За тэрвэрээ болох юм бол тос шингээх чадвар одоо тосны бохирдлын хэмжээ бүтээгдэхүүнд тос их шингэх процесс юунд нь технологиуд нь хаалгагдаж тэгээд тусгай тийм зориултын цаасан шүүлтүүртэй за тогоо маань үргэлжийн ингээд циркуляцид явагдаж идэг. За тэр нь болохоор дандаа нөгөө бохирцон нөхөх тохиолдолд юу цаасан шүүлтүүртэй тийм тоног төхөөрөмж байдаг. Тэрвэрээ болоо шүүгээд явчихдагаараа тосныхоо бохирдлыг 60% одоо бид нар бууруулсан байж байгаа гэдгээр бас нэг амжилт байж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө шинэ технологи нэвтрүүлэх тусмал илүү их одоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарсан одоо тэр дутагдaltaй талуудыг одоо арилгасан. Ингээд одоо шинэ технологи нэвтрүүлэх тусмал илүү эрүүлжээд байна л гэж ойлгож байна. Тийм. Тэгэхээр тэр угаасаа бүгдөө л хүнстэй. Тэр нь бол органик эко бүтээгдэхүүн гэдэг одоо тэрлүүл ер нь дандаа явж шүү дээ тий. За одоо нөгөө нэг баяр болж байна. Тэнгүүт чинь ер нь бол ингээд ард иргэдийн дунд нэг бухимдалтай зүйл нь болохоор ингэдэгтэй нөгөө өдөржингөө ажилтаа явж байгаа манайхан ч бас өөрсдөө нөгөө тулгаж бялуугаан баярын бялуугаан авдаг тийм боломжтой ч юм уу. Яг 31-ний орой болонгууд одоо 6-7 гэл ингээд бялуу хайгаад эхэлдэг. Тэнгүүд яг нөгөө нэг бялууны цехүүд дээр яг өөрийнх нь хэрэгцээтэй бялуунууд бас эсвэл бүр ор хоос ингээд лангуу нь хоосорцсон байдаг ч юм ийм тохиолдол байдаг л да. Тэгэхээр ер нь бол одоо талхчгэр компани нөгөө нэг мэдээ судалгаа байдаг баг. Нийт одоо баярын бялуу хэрэглэгчдийн хэдэн хувийг нь хангах боломжтой байдаг вэ? Дээрээс нь мэдээж одоо тийм нөгөө ажиллаа таарад очиод авах гэсэн чинь завгүй эсвэл шууд гэртээ харьцдаг ч юм уу. Тэгээ бялуугаа авч амжаагүй хүмүүс байх юм бол дуудлагаар хөргөж боломж байдаг юм байна. Түгээлтийн тал дээр дээрээс нь одоо бас хэдэн хувийг хангах боломжтой байдаг зах зээлийн тал дээр. За бялууны зах зээлийн хувьд бол мэдээж бидний хийсэн судалгаа юмуд баг. Зах зээлийн багтаамжийн хувьд одоо бид нар бол яг шинэ жилийн баярын бялууны зах зээлийн хувьд бол одоо 20-25% зах зээлийг хангаж байна. За яг манай үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд бол мэдээж өсгөж дээшээгээ мэдээж явах боломжтой. За яг түгээлтийн хувьд гэх юм бол манай борлуулалтын түгээлт бол өөрөөсөө Улаанбаатар хотын нийтдээ 2500 цэгт тогтмол түгээлтийг бол хийж байгаа тэр цэгүүдээр явна. Мөн бас хэрэглэгчдийн ихэвчлэн нөгөө бялууг авдаг одоо юу гэдгийг худалдаж авдаг цэг нь гэх юм бол ихэнхдээ бол супермаркет. За тэгээд зах худалдааны төвүүд байдаг шүү дээ. Энэ хоёроос ихэвчлэн голчиж нөгөө бялуугаа худалдаж авдаг. Тэгэхээр эдгээр дээр болохоор баярын бялууны хувьд бол манайх бол түгээлтийг бол тогтмол хийж байгаа. Тэгээд хэрэглэгчид яг баярын бялуугаа авах хамгийн их авдаг өдөр нь бол 30-ны өдөр байдаг. За 31-ний өдөр бол нийт хэрэглэгчдийн бол нэг 30 орчим хувийг авдаг байна. 30-ны өдөр бол нийт хэрэглэгчдийн бол 45-аас 50 орчим хувийг бол ингээд авчдаг. Бялууны өөрийнх нь нөгөө хадгалалтын хугацаа нь 24-өөс 48 цаг гэдэг байдаг учраас бас тэрнтэйгээ бас үзүүлдэг л дээ. Одоо
Хүргэлтийн үйлчилгээ байдаг уу? Хүргэлтийн үйлчилгээ бол байгаа. Манайх захиалгууд 98.1955. За одоо юу гэдэг манайх ч одоо өдөр болгон 70 орчим машинаар 3000 цагт хүргэж байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг хүргэлтийнхаа том системээр бид одоо захиалга авчихад бол 31-ний өдөр бол тухайн нөгөө юуд нь хүргээд өчж болно. 31-ний өдөр ч гэсэн одоо захиалж авч болно гэсэн үг тийм. Хэмжээний хувьд хэдээс дээш ч гэдэг юм тийм юм байна. Хүргэлтийн тухайд хэмжээний хувьд хэдээс дээшээ гэсэн юм бол яг байхгүй л да. Мэдээж нэг хүрэх бол нэг л билүү. Аав шүү дээ тий. Тэгэхээр нэг бялуу байсан ч гэсэн хүргэж байна. Тэгвэл ер нь бол яг мэдээж бид нар чи хүргэлтийн компани бол биш. Тэгвэл бас нөгөө хүргэлтийг нь бүгдийг нь одоо цуглуулж байгаа ч гэдэг юм уу те тухайн байранд одоо жишээлбэл манахаас 3 ч юм уу 1 3 4 ч юм уу цаг тохироод оройн 9 цаг ч юм уу 8 цаг ч юм уу цаг тохироод мөнд авчих боломжтой өмнөх өдрийн захиалаад ч гэдэг. Тийм. Тэгэхээр компанийн хувьд гадагшаа бүтээгдэхүүн гаргах юм зүйл байдаг болов уу? Ер нь цаашдаа иймэрхүү зүйл одоо өндөр байхгүй бол цаашдаа иймэрхүү зүйл хийхээр одоо төлөвлөж байгаа болов уу? За энэ дээр бол яг манайхыг 2015 оноос эхлээд яг гадагшаа экспортод бүтээгдэхүүн гаргах талаар судлаад бэлтгэл хэрэгжүүлэлтийн шатнд нэлээд олон судалгааны ажил оролдлогууд нэлээд хийгдсэн. За энэ хүрээнд бол мэдээж гадагшаа гаргахад бол бүтээгдэхүүн чанар стандарт гэж байх хэрэгтэй. Үүний хүрээнд бид нар бас ISO олон улсын стандартуудыг нэвтрүүлээд явж байгаа мач бас энэ гадагшаа экспорт гаргах зорилгын хүрээнд хийж байгаа ажлаа ганц нөгөө хэрэглэгчтэй яхаас гадна за яг экспорт гарах гэдэг нь бас нөгөө талаараа яг нөгөө эдийн засгийн хүндрэлтэй үед бас дотоодын үйлдвэрлэгч гадагшаа экспортод бүтээгдэхүүн гаргана гэдэг маань бас улстай ч гэсэн хэрэгтэй. За одоогийн хувьд бол яг манайх бол урагшаа бүгд найрамд хятад ард улсын улс руу яг бол бүтээгдэхүүн гаргаагүй жил бүр бол маш олон үзэсгэлэн болдог. Өвөр Монгол хөх хот гэдэг энэ үзэсгэлэнд оролцож бол бид нар бол нарийн бов ялангуяа борлуулалт гаргадаг. Нарийн бов дундаа чанлагын төрлийн бүтээгдэхүүнүүдийг урд хөрш маань бол нэлээд хэрэгэлдэгтэй түлхүү хэрэгэлдэг. Чанлагын төрлийн бүтээгдэхүүн гэдэг нь одоо бидний нөө чансан борцгнууд байгаа шүү дээ. Энэ бол одоо брендийн тий. Энэ бол яг түрүүний манай технологичийн хэлснээр бол тос шүүх технологиор байсан. Монголд энэ тос шүүх технологиор хийгдэг угаасаа чанлагын төрлийн бүтээгдэхүүн байдаггүй. Тэгээд яг энэ намт чанар эрүүл байдал бүх юмны хувьд бол Монголд ерөөхдөө номер 1 гэдээ хэлчихэж болно. Тэгэхээр яг тэр бүтээгдэхүүнийг бид нар яг үзэсгэлэн уралдаар дамжуулаад гаргаж байгаа. За яг бүгдээр хятад ард улсын хувьд гэх юм бол яг тэднийхээс тавьж байгаа тогтмол гаргахад бол яг чанар шаардлагын хувьд экспорт гаргахад хадгалалтын хугацаа байдаг. Хадгалалтын хугацаа бол яг одоогийн бидний нөгөө Монголдо түгэж байгаа бүтээгдэхүүнүүд талах нарийн бов бол талхвал мэдээж цөөхөн хоногийн хадгалалтын хугацаа. Нарийн бов бол 14 хоногоос 1 сар хүртэл хадгалалтын хугацаа. Экспортод гаргахад доотлол нь 3 сараас дээшээ бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол яг хадгалалтын хугацаа үргэлжлэхийн тулд мэдээж SAP Agla бодол технологи гэдгийг судлах нь маш их байгаа. Энийг бол технологи талаас судлаа явж байгаа. SAP Agla бодол энэ бас манайхаас судлаад явж байна. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө боломжгүй ш боломжтой. За тэгэхээр гадагшаа гаргахад бас нөгөө зөвхөн ISO стандарт гэдэг яриад байхгүй. Улс болгон болон энэ олон улсын стандарт юмуд өөрийн гэсэн дотоод стандартууд байдаг. Тэр болгонд нь тохируулж бид нар бас стандарт шаардлагад нь тэнцсэн юмнуудыг бас хийж судалж явж иш гадагшаа бүтээгдэхүүнээ гаргана. За ингээ ерөнхийдөө бид бүхний ярилцах цаг өндөрлөж байна. За мэдээж одоо тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Шинэ жилийн босгон дээр ингээ бидний урилгыг хүлээн аваад за бүтээгдэхүүнийхэн талаар шинэ технологийн талаар танилцуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд мэдээж баярын ширээний гол одоо юу бол дамттан бол мэдээж амтд бялуу байдаг. Тэгээд амтд бялууга манай үзэгчд маань талхач гэр компаниас ер нь сонгоод сурцсан байх гэж бодож байна. Тэгээд өөр хүргээгүй мэдээлэл байсан бол та хоёр маань нэвтрүүлгийн төгсгөлд нэг мэдээлэл өргөх. Ингээ та хоёртаа бас ТV сонсдгүүлээ өргөн барьж байна. Баярын шинэ дугаараа та баярлалаа. Баярлалаа. Энэ дээр хэлж нэмж хэлэхэд бол мэдээж нөгөө хэрэглэгчдийн боловсрол бол өдөр тусам нэмэгдэж байгаа. Тэрнтэй холбоотойгоор манайх бас хаяг шошгоны стандартын хаяг шошгондоо бас өөрчлөлт орсон байж байгаа. Тэгэхээр хэрэглэгч өөрөө л тэр бүтээнийг сонгох хэрэгтэй болохоор гол нь одоо энэ нөгөө хаяг шошгоо айгуу сайн үзэж за энэ дээрээ бид нар болохоор мэдээж нөгөө хүний бие өдөр тутмын хэрэглэлчлэгийг тий ихтэй хэмжээтэй авч болох 100 г бүтээгдэхүүнд байна гэдгийг бүгдөөрингийн одоо ингэ олон улсын бас жишгээр хийцэн байж байгаа. Тэгэхээр тэрийгээ сайн хараад цаг хугацаа мэдээж
хадгалах орчин нөхцлүүд бүгд байж байгаа. Тэгээд тэднийг бүгдээрээ харж одоо сонгож аваарай. Хүн бас нэмээд хэлэхэд түрүүн би бас нэг сүүлд 2 юм хэлжээ. Түрүүн бас би хэлсэн. Манай компани бол яг эрүүл хүнс одоо техник технологид нэвтрүүлсэн одоо бүх л одоо энэ юмараа салбартаа яг энэ өөрийнхөө салбартаа бол манлайлагч юм байдаг. Тэгэхээр нөгөө өөрсдийн бас ижил төрлийн бидний бас өгөөж атар өргөөж гэдэг юм уу те ижил төрлийн үйлдвэрлэгч нартаа бас урайлаад хэлэхэд яг энэ одоо юу гэдэг бид нар одоо ингээд талингаа тавьж байгаа юм шиг те түүхийд маань Европоос одоо бүхэн нэг эрүүлийн ийм орчинд бүх одоо гар олон улсын стандарт нэвтрүүлсэн гэдэг шиг бүгдийг ингээ нэвтрүүлээд яг арт олондоо хэрэглэгчдийн эрүүл мэндэд анхаарсан бүтээгдэхүүнээ бас гаргаарай гэж хэлье. За нөгөө төгөр хоёрдугаарт гэж хэлэх юм бол түрүүн бас хэлсэн яг манай нөгөө нэг бидний энэ бүтээгдэхүүнийг худалдаж өдөр болгон та худалдаж авч байгаагаараа 100 мянган орчим хүний ар гэр амьдралыг ажилтаа орлоготой амьдралтай. Тэгэхээр энийг юу гэдгээр за яг одоо Монгол улсын төр засгийн тэргүүнүүд нь байна. За яг үйлдвэрлэлийг дэмжих нь худалдаа аж үйлдвэрийн тэнхимэн байна те. Хүнсүдэ аж ахуй яам байна. Эдгээр нь бас яг одоо иймэрхүү үйлдвэрлэгч дотооддоо үйлдвэрлэл үндэсний үйлдвэрлэгч нараа илүү дэмжиж урамшуулж сайшааж одоо яваарай гэж одоо уриалах байна да. За баярлалаа. Ингээд энэ удаад бид хүнд хэрэгтэй мэдээлэл өгсөн. Тэгээд шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, яриулах хангасан одоо 100% хангасан бүтээгдэхүүнүүдийг одоо та бүхэнд танилцуулж хүргэж байгаа талхажир компанийн та бүхэнтэй уулзлаа. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн дэлгэцийн дор гарч байгаа ингээд та бүхэн маань бас хүргэлтийн үйлчилгээ за хаанаас ямар зэгээс худалдаж авах вэ гэдэг одоо баярын ширээнийхээ тортыг захиалах гэж байгаа авах гэж байгаа хүмүүс авах юм бол бас дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэцийн дор гарч байгаа утсаар аваарай гэж хэлээ. Ингээд та бүхнийхээ ажилд амжилт хүсье. За ирэх 2007 онд бас шинэ технологитойгоор иргэн уулзах нь. За та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье. Хэлхий яах вэ? Шинэ зочдтойгоор бас та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл хүргэж чадсан болов уу гэж бодож байна. За эргээд ахаад шинэ зочдтойгоор студидтэй уулзцаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti кофе.